За эх орны залуу сааны явна нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За энэхүү нэвтрүүлгийнхээ бид хийж чаддаг булангаар салбар бүртээ амжилттай хийж бүтээж байгаа залуучуудын ажлыг болон залуучуудын санаачилж байгаа шинэ санаачлага, шинэ бүтээлч ажлыг бусад залуучууд нь үлгэлдэж хүргэх зорилготой байдаг. За энэхүү булангаараа энэ удаагийн булангаар Монгол наадахын гайхамшиг аяныг өрнүүлж байгаа энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа залуучуудын тухай буюу Монгол тоглоомыг түгээн дэлгэрүүлэх, Монгол наадахыг олон нийтэд хүргэж тэрхүү гүн ухааныг өсвөр үеийнхэндээ дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байгаа Монгол хян бүлгэмтлийн тухай хүрэхээр бэлтгэлээ. За харин хамтаа тусгай булангаараа залуучуудын сайн санааны үйлс, залуучуудын хийж бүтээж байгаа ажлыг дэмжих, хамтраад нэг нэгэндээ тусдын болох зорилготой болон байдаг. За энэ удаагийн дугаартаа сонсголгүй буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэл төвийн урлан бүтээж байгаа ажлуудыг залуучууд бид нар хэрхэн хамтдаа дэмжиж болохоор байна уу? Тэрхүү залуучуудын хийж бүтээж байгаа тэр янз бүрийн тор уутнууд бас олон төрлийн тэр бүтээлүүдийг та бүхэн танилцуулж тэрхүү залуучуудад хамтдаа туслацгаая гэдэг уриалганд ор бэлтгэлээ. Харин түүхэнд мөнгөрсөн удирдагчд булангаараа үеийн түүхэнд үлдсэн удирдагчдын тухай тэрхүү удирдагчдын удирдах байсан арга ухаан, менежментийн ухаан болон тэдгээрийн зарчмуудыг та бүхэнд хүргэхээр бэлтгэдэг байгаа. Харин энэ удаагийн дугаараараа Эхнэрийн улсын хаан Жаран хааны тухай хүргэхээр бэлтгэлээ. Ингээд эх орны залуу сааны явна нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Сайн байцгаана уу? Эх орны залуу сааны явна нэвтрүүлгийн бид хийж чаддаг болон Монгол наадахын хөтөлбөрийг санаачлаад байгаа залуучуудтай уулзаад байна. Тэгээд энэхүү хөтөлбөрийн хүрээнд бол Монгол тоглоомоор наадахаар дамжуулж Монголын ирээдүй болсон залуучуудыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, тэгээ бас Монгол үе соёлыг хойч ирээдүйдээ ойлгуулж мэдүүлэх зорилгоор энэхүү Монгол наадахыг өөрсдөө урлан бүтээл судалж гаргаж ирсэн юм залуучууд байнамаа. Тэгээд өнөөдөр ер нь Монгол наадахыг яагаад ингэж хөгжүүлж байгаа вэ те? Тэгээд энэ Монгол наадахын ач холбогдлын талаар манай үзэгч залуучуудтай уулзахгүй юу? За амархан сайн байцгаана уу үзэгчтэй. Тэгээд бидэнтэй хамт байгаа та нартай их маш их баяртай. Тэгээд бид бол хян бүлгэмдэлгээд бүлгэмдлийг төлөөлөн энэ Монгол наадахыг танилцуулж байна. Яг тэгэхээр Монгол наадахаа гэдэг чинь бас гайхамшигтай юм л да. Одоо бол хүүхдүүд тоглоом наадаа гэж ярьж байна те. Наадахаа гэдэг маань яг тэнгэр газрыг холбосон босоо Монгол бичгийн маань яг унган хэлбэр бол наадахаа гэдэг үг байна. Энэ нь юу вэ гэхээр яг манай өвөг дээдс маань энэ наадгаа тоглоом наадахааг гаргаж ирэхдээ яг нөгөө хувь хүний төлөвшөлт сэрхүү те оюун ухааныг задлах, өсөж хөгжүүлэх бүх л арга ухаан, амьдралын ухааныг энд бүх суулгаж өгсөн гайхамшигтай. Тэгээд наадахаа маань ер нь бол бидний их байгаль те онгон дэлхий их байгаль онгон газар хөрс их нутаг маань дээрээс нь биднийг буянт мал сүргийн маань их шиг те эрүүл ивэл тэр бүхнээс гаралтай ийм шагаа байна, чулуу байна, арьс нэхий гэдэг бидний эргэн тойронд хэрэгжилсэн юмнаас үүдэлтэй. Энд маань яг бидний тэр бэлэг ухаан, амьдрах ухаан, арга ухаан тэр бүхэн шингэж өвөг дээдс маань бидний хүмүүжүүлдэг байжээ те хойд зөө ийм гайхамшигтай наадахаар тоглож өсгөж өндөөлгөж тэр арга ухааныг суулгадаг байжээ. Тэгээд энэ хян бүлгэмдлийн маань удирдагч хүний маань бас яг суу тухайн бас тэнд хамтарч ирсэн те залуучуудын маань суу тухайн яг энэ жинхэнэ Монгол арга ухаан энэ тоглоомууд маань шингэсэн байдаг. Энэ тоглоомууд маань ерөнхийдөө ийм л те бидний судалж мэдснээр бид нар яг одоогийн байдлаар 300-аад тоглоомтой хийгээд бүрнийхээр ингээ гаргацсан, дөрмийг боловсруулсан тоглодог бүх арга барилыг ингээ гаргацсан тийм тоглоомуудтай. Тэгээд эндээс ярихад
онцгойлоод бас ингээд тоглоомуудыг дараа нь ингээд тайлбарлая гэж бодож байна л да. Тэгээд энэ тоглоомуудын маань бас өвөг дээдсүүдийн маань гаргасан юмнаас нэг ийм бас гол юм байна. Айгу чухал юм байна л да. Юу гэхээр он цагийн хувьд ч гэсэн те хар хорны малталтын үед ингээд яг гарч ирсэн бас юм түүхэн одоо сурвалжууд байна л да. Монголын бэлэг ухааны дэж Монгол наадахнууд нь эртнээс холбоотой юм аа. Тэгээд мянган буюу бичи те бүч гэж ярьдаг. Эртний монгол үгийн маань хувилбар дөрвөлжин гэдэг тоглоом маань эртний хар хорингийн одоо малталтаас олдсон. Энэ маань одоо он цагийн хувьд 2900 жилийн өмнөх гэж тогтоогдсон байгаа. Энэ нь болохоор яг нөгөө дөрвөлжин буюу одоо бидний харж байгаа бугт тоглоом одоо дөрвөлжилдэг тоглоом дээр ингэж одоо хятадуудын тоглодог те байчи гэж тоглодог, японууд тоглодог, го гэж тоглодог. Тэр тоглоомууд барыг одоо өвөг дээдс ихэн гэсэн үг. Тэгээд яадаг гэсэн гэхээр яг ингээд чулуугаараа одоо юг байлдан дагуулж бүсэлж тогтоох одоо тийм арга ухааныг сургасан. Сэрхүү нөгөө сэтгэхүүгийн одоо өөрчилж өгдөг тийм их хувилбарууд байжээ. Тэгээ бас буг гэж тоглодог энэ тоглоомууд маань ч гэсэн 100000 гаруй жилийн өмнөх түүхтэй. Энэ маань одоогийн Монголын үндэсний нөгөө музейд байдаг ийм малтаас олдсон байгаа. Энэ юу гэхээр одоогийн Хинтийн аймгийн Дархан сумын Ногоон толгой гэдэг газраас олдсон одоо хадны сүг зураг дээр энэ бугт хөлгөн юм тоглоомны зураг байгаа. Энэ маань ердөөсөө яг л 100000 жилийн өмтө түүх баримттай ердөөсөө ийм тоглоомууд байгаа. Хүнийг таних гэвэл нөхрийг нь харах, хүүхдийг таних гэвэл тоглоомын үүс гэсэн мэрэгэн үг бий. Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюун ухааныг саруул уужин болгон хүмүүжүүлэх ардын тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Дэлхийд нэрд гарсан Европын шоноос давуу олон 10 онсон тоглоом байдаг. Монгол ардын тоглоом наадмын санд 15 анги бүлгийн 800 гаруй тоглоом байдаг гэжээ. Зөвхөн хөлөг тоглоом ихэд 130 гаруй нэр төрөл байна. Оюуны задлах онсон тоглоом Монгол дэлхийд, оюун задлах онсон тоглоомоор Монгол дэлхийд тэргүүн байранд орно. Үүнээс зөвхөн модон зангилаа хэмээх цуврал онсон тоглоомын 24, 48, 120 мод эвлүүлэн зангиддаг нь Европын шоноос илүү оюун ухаан шаардах юм. Түүнчлэн Шамблын түлхүүр гэж нэрлэгддэг 7-оос 9 төмөр цагиргаар хийсэн 512 үйлдэлээр орж гардаг тоглоомыг онцлон нэрлэж байна. Энэ тоглоомын хувьд нэг үйлдэлийг ууггүй хийдэг учраас дэвчээртэй, тууштай зан чанарыг төлөвшүүлж төлөрөх чадварыг хөгжүүлдэг. Бас чулуу болон шагаа таалцах тоглоом бол зүүн бэлэг тооцоолох чадварыг хөгжүүлдэг тоглоом юм аа. Одоо хүүхдүүд чи ихэвчлэн одоо юу гэдэг те юм Монгол гэхээс илүүтэйгээр компьютер тоглоом ч юм уу тийм зүйлүүдээр их одоо нааддаг болсон, тоглодог болсон те. Тэгэхээр одоо энэ тоглоомуудыг тоглоснороо ер нь магадгүй эцэг эхчүүд ч гэсэн бодож байгаа хэл та энэ компьютерээс илүү яаж чадах ч юм уу те. Тэгэхээр ач холбогдлын илүү сайн гэж дэлгэрүүлж тайлбарлаж өгөх. Яг зөв марцсан асуулт байна. Яагаад тэгэхээр одоо яг орчин угаасаа тийм болцсон тий. Гэтэл Монгол тоглоомд одоо миний одоо хамгийн хэлэх дуртай зүйл юу гэхээр бүх тоглоомуудын өвөг дээдс маань одоо манай Монгол наадах юм аа. Гайхамшигт Монгол наадах юм аа тий. Энэ тоглоомууд маань ингээд яг компьютерийн тоглоом шиг үе ингээд дамжиж тоглодог. Тийм үү. Тэгвэл компьютерийн тоглоом 1-р үед авчид 2-р үед ордог тий. Яг үүнтэй адилхан одоо гэдэг манай буг гэдэг тоглоом ч юм уу бас яг ингээ үе дамждаг. Тэгээ яг хүүхдүүдийн сэрхүүг одоо юу гэдэг техник техник уучлаарай. Одоо сэтгэн бодох чадварыг хөгжүүлж өгдөг. Тэгээ нөө тоолох төсвөр хатуужил тий авхаал самбаа хурд хүч одоо твчээр одоо яг л одоо яг хүн болж төлөвшөхөд юу хэрэгтэй дараа нь энэ амьдрал дээр гараад юунд хүн суралцах ёстой гэдгийг энэ тоглоомордоос тоглоод дуусахад хүртэл ингээ гаргадаг. Гэтэл дээр үед бас манай өвөг дээдсүүд чинь яг ингээд эмхтэн хүн ингээд төрөхөд нөгөө чөмг өгөөд идүүлдэг те. Дараа нь шагааг ингэж хүүхдэд нь одоо юу сахиус болгоод ингээд зүүж өгдөг. Тэр шагаагаараа тэр хүн маань одоо гэдэг тоглоод, сураад, хүмүүжээд өсөөд одоо өсөж өндийдээд хөгжөө дараа нь бүр өвтөлтлөө тэр шагаатайгаа аж амьдрал бүх одоо юм холбоод
ингээ хойц болохт нь хүртэл тэр нь ингээд хамтдаа алдаж явдаг. Тийм бүр юм уламжлал бас байгаа штэ. Тэгээд юу гэхээр энэ компьютерийн тоглоом гэхээсээ илүү нэгдүгээр тэрний бас нэг хор уршиг болоод нэг дурдгын юм ямар шаардлага байхгүй. Гэтэл манай энэ тоглоомд наадахад бол өрдөөсөө хор уршиг гэдэг юм байхгүй. Байгалийн цэвэр экологийн бүтээгдэхүүнүүд нэгдүгээр, хоёрдугаар эрүүл мэндэд маш одоо сайнаар нөлөөлдөг тий. Дээрээс нь эднэр маань одоо юу гэдгийг түрүүн хэлсэн хөгжих одоо хурд хүчтэй байх, маш хурдан одоо юм дээр одоо шийдвэр гаргах тий. Зохион байгуулалттай байж сурах, эмх цэгцтэй байх тий. Ямар одоо холын хараанд сурах. Байг одоо гэхэд одоо миний зүгээс гэхэд тий. Нүдний хараа сайжрах, баримжаа сайжрах, дээрэс нь одоо тактик сэтгэлгээ одоо системтэй сэтгэлгээ суралцах тий. Юмыг зохион байгуулах ур чадвар гэдэг ер нь дурдаа дэвлийн дурдаас одоо хаях зүйл байхгүй шүү гэж хэлмээр энэ хүүхдүүдээ. Тийм болохоор та нарын одоо сэтгэж байгаа чадвар юу байна? Тэрнээс илүү зүйл энд байгаа. Та нар энээс илүүгээр одоо компьютераас илүүгээр сэтгэх энд боломж бол байдаг. Тийм тэрийг бол энэ тоглоом бас сургаад өгнө гэж бас хэлмээр байна. Тэгээд энэ тоглоомыг бас түгээн дэлгэрүүлж байгаа, судлаад ингэж гаргаж тавьж байгаа. Бас нэг та бүхний зорьсон нэг зорилго байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд ер нь ямар зорилгоор энэ бүхнийг ингэ судал шинжилж одоо Монгол үндэсний наадхаануудыг ингэ түгээн дэлгэрүүлж байна. Тэрнээс нэг хаалцахгүй. Ер нь бол бүх хүмүүс бас ер нь энэ телевизэд үзэж байгаа хүмүүс ч гэсэн бүгд нэг зорилготой байгаа гэж бодож байна. Яг гэвэл бидний үнэс бол бидний их орон тийм үү. Бидний одоо хамгийн дээдлэн хүндлэж хайрлах ёстой зүйл бидний үндэс угсаа тийм ээ. Тийм болохоор бидний зорилго ч гэсэн бид нар их орноо хайрладаг. Бид нар өөрийнхөө үр удам үндэс угсааг Монгол гэдэг чинь хэн билээ гэдэг хайрладаг учраас хүн болгон энэ Монгол зүйлээрээ тоглож наадаасаа Монгол тоглоом наадгаатайгаа ойрхон байгаасаа энэ дээр өөрсдийнхөө бэлэг ухаан одоо тэр өөрсдийнхөө чадварыг те амьдрах дээр ирч гүрч итгэл одоо юу байдгийг ямар зүйл авч сурах боломжтой энийг одоо аваасаа ойлгоосоо те энэ дээр суралцаасаа гэдгийн үднээс ерөнхийдөө энэ тоглоомуудыг гаргаж ирж энэ бүгдийг хүүхдүүдтэй, эцэг эхчүүдтэй, гэр бүлүүдэд толиулж байгаа. Яг наадхай гэдэг талаасаа зөвхөн хүүхдүүд тоглодгийн бол биш л дээ. Өнийг чинь нөгөө айс халтаараа гэр бүлээрээ, найз зөвхтөөрөө тоглоно. Энд бас яг ингээд гэр бүлээрээ гихснээс одоогийн нөхцөл байдал бол гэр бүл үр хүүхдээс маш их холдсон байна. Тийм ээ? Өглөө гараад ажилдаа, орой ингээд ажил гэж ирээл одоо юу гэдгийг те ирээл унтаад өгдөг хүүхдтэйгээ халуун талан уур амьсгал бүрдүүлж чадахгүй байдаг. Гэтэл Монгол тоглоом шагаа гартаа атгаад те хүүхдүүдтэйгээ нэг шагаа хаяхад тэнд ямар их гайхамшиг болж идэг вэ? Тэр бол агуу зүйл байхгүй. Гэтэл эртээр үес өвгдөөс маань үр удам бид нартайгаа тийм их холбоотой байсан. Одоо ч гэсэн гэр бүлүүд яг ингэж Монгол наадхаагаараа тоглож өөр хоорондоо тэр хайрыг тэр гайхамшиг бие биетэй одоо бэлгэлж байгаасаа гэж бид нар бас хүсэж байна. Тэгээд энэ тоглоомоо бас хүмүүс дэлгэрүүлээд тодорхой хугацаа өнгөрч яхад ер нь одоо юу гэдгийг мэдэхгүй байсан хүмүүс энийг мэдж байгаа тодорхой үр дүн ингээ бодиттой үр дүн гараад та нарт одоо сэтгэлдээ хэлжсэн тийм тохиолдлууд ер нь ямар тохиолдлууд байгаа вэ? Байлгаа саяхан бид циркд бас нэг Монгол бардамнал гээд уулзалт болсон. Яг энэний үеэр одоо яг би яг тоог нь асаа яахгүй байна. Нэг 1000 гаруй хүн бол цугласан тэнд. Тийм бол яг Монгол дээлтэй хүмүүс ирснээс гадна айгүй олон хүүхдүүд бас эцэг хүүд агаад ирсэн. Хуршин настай хүмүүс ч байсан. Тэрнээс бол насны ялгаа байгаагүй. Яг тэр Монгол бардамлын үеэр бид нэр тэнд нэлээд хэдэн тоглоомууд гаргаж ирээд тоглосон. Ер нь бол бид нар талархал ирдэг. Яг тэр үеэр бас нэг өвөөгийн хэлсэн үг одоо яг миний одоо яг юунаас бол гарахгүй байна л да. Юу гэхээр тэр өвөө бүр ингээд айгүй нүдэндээ бүр ингээд айгүй тийм баяр ингээд гаргаад те бүр ингээд шагаагаа барьчих 4 бэрхэн шагаа барьсан. 4 бэрхэн буулт гэдэг тоглоом байсан л да. Тэрийг ингээд барьчаад ингээд миний охин ямар гайхамшигтай юм бэ те. Хичнээн удаан энэ 4 бэрхийг ингээд те одоо атгалгүй энэ манай олон залуучууд явсан байна. Өнөөдөр таад бол одоо ингээд мянгаад хүмүүст энэ 4 бэрхийг ингээд атгуулж энд хаюулна гэдэг чинь бас гайхамшиг юм шүү. Ингээд өвөө нь бүр яг энийг бүр айгүй их хүсэж ингээд санагалдсан байжээ. Бид бүхэнд ордосоо тоглодог тоглоом одоо наадхаа маань зөвхөн шагаа байсан юм шүү. Энэ бол үнэхээр гайхамшигтай гэж хэлжсэн. Тэгээд яг тэр үед бас ингээд
бас их баярлж ирсэн. Яагаад тэгэхээр үнэхээр бид нар одоо яг орчин үеийн шинэ одоо олон төрлийн тоглоом түрээсэн те одоо PC одоо юу ч байдаг айгүй олон төрлийн одоо skate гэл айгүй олон төрлийн юм гарч ирж л те ер нь бол гэхдээ Монгол тоглоом гэдэг чинь яг тэр монгол хүний сэтгэл тэр одоо бүр одоо сүнс одоо юу гэдэг нь би оршихуй бүх юмд нь бүр ингэж одоо ингэж буцалж бэдэг гэдгийг нь монгол тоглоом бол харуулж өгсөн. Монгол наадахаа маань бол харуулж өгсөн. Одоо жишээлбэл та өөрөө хүүхдтэй жиж магадгүй. Тэгээд бусад ер нь энэ одоо хяам бүлгэмдлийн залуучууд донд бас ингээд хүүхд өсвөр үеийнхэн хүүхдтэй хүмүүс байгаа. Тэгээд тодорхой хэмжээний хүүхдүүдээрээ ч юм уу энэ монгол наадахаар тоглуулсан чинь хүүхдэд нь одоо бүр өмнөхөөсөө илүүтэйгээр өөр шинэ үр дүнгууд ч юм уу те хүүхд нь өөрчлөгдсөн ч юм уу тийм тохиолдлууд юу байгаа юу? Би тийм л үр дүнгэл хүсээд асуугаад байна. За ойлгосоо. Юу одоо ингэдэг юм хүүхдүүд ингэдэг штэ. Манай тоглоомор тогсон хүүхдүүд ч гэсэн ингэдэг юм. Нөгөө ингээд дөрвөн бэрхэн шагааг барьчаал нөгөө хүмүүс ч ингээд шившээл мэр төлгөө ингээд үздэг штэ. Одоо ерөнхийдөө хүмүүс үздэг тийм аа. Гэтэл нөгөө хүүхдүүд тэрийг мэддэггүй. Тэгээ нөгөө манай тоглоом дээр тоглож ирснийхаа дараа морь бууж ингээд бүр айгүй баярлалтай. Миний нөгөө юм бүтгэж чинь анаач гэдэг юм уу те. Ингээд айгүй тийм өөртөө ихтгэлтэй болж ирж яадаг. Дээрээс нь бас ингээд айгүй тийм мэдрэмжтэй болсон байдаг. Нэг удаа тоглосон хүүхд дараагийн удаа ирээд энэ тоглоомороо тоглохдоо юу гэдэг тийм нөгөө юунд суралцсан байдаг байхгүй. Яг толгойн дотроо тэр нөгөө бодлогыг бодцсон тий айл хэдийн зав энэ дээр энэ буухад ингэх ёстой дараа нь би ингэх ёстой юм байна бүр эсвэл одоо энэ тоглоомыг би хоцохын тулд ийм юм гаргах юм яг тийм нөгөө толгойн дотроо тийм зургийг буулгацсан байдаг нэг удаа тоглол хоёр дахь тоглоход хүүхд тийм болцсон байдаг тэгэл ердөөсөө энэнгээр ингээ харахад тоглоом дээр олон хүүхдүүд тоглоод манай одоо хяам булгамтаас гадна маш олон хүүхдүүд ирж тоглодог. Тэгээд сонирхдаг, ирж уцаар арж бидэртэй холбоо захиалгаар тоглоомуудаа худалдаа завцгаадаг. Тэгээд тэднэрт бас үнэхээр олон өөрчлөлт гардаг л да. Зүгээр ихний ганц нэг жишээ дурдхад магадгүй мэдээж тоглоом аваад гэр бүлтэй бас гайхамшиг бий болж байгаа гэдэгт итгэж байна. За тэгээд үзэгчид энэ ширээн дээр дэлгээд байгаа тоглоомуудыг харж байгаа хаа. Тэгээд яг одоо Монгол малын арьс шир те тэгээд байгалийн түүхийдүүдийг энэ чулуу байна, шагаа байна, энэ мод байна. Тэгээд энэ цөөхөн жилийн өмнө л айл болгонд одоо шагаа байдаг байсан. Одоо л таач гэсэн өөрөө гэрт чинь шагаа байна уугүй юу гэд нэг анзаараад үзээрэй. Ер нь шагаатай аль одоо их хор болсон байгаа. Тэгээ Монгол хүн сая энэ одоо судлаач маань хэлж байна л да. Монгол дөрвөн бэрх атгахад хүртэл одоо тэр Монгол хүний сэрхүүд нь те тэр хүүхдүүд хүртэл морь буухад зүгээр л ингээд морь гэж бараг юу яддаг ч мэдэхгүй хүүхдүүд хүртэл баярлж байсан гэдэг гэж байна. Тэгэхээр мэдээж бид нар ингээд хүүхдүүдэд загнадаг штэ одоо фисээ тоглоод байна, донтоод байна, яах вэ хүү гэж орилж хашгираал явж идэг. Тэгэхээр зүгээр нэг фисийг нь хорсноороо тухайн хүүхдийн тоглож наадах одоо юу гэдэг тэр сэтэл тэмүүллийн зүгээр фисийг нь хорсноороо асуудлыг шийдэж чадахгүй юм л да. Тэрний оронд нь одоо юугаар орлуулж тоглох вэ гэдэг асуултанд одоо хариулт нь энэ билээхэн одоо ширээн дээр байж байна. Тэгээд Монгол хүүхдүүд Монгол тоглоомороо тоглох. Тэгээд ямар ч хоргүй. Тэгээд сүүлийн үед бас хүүхдүүд тоглоомноос их хордож байгаа гэж нэлээх мэдээ дуулдаад байгаа. Тэгэхээр энэ байгалийн органик зүйлээр хийсэн түүнээс гадна Монгол залуучууд маань Монгол тоглоомоо дэлгэрүүлэх энэ сайхан зорилгыг агуулсан энэ тоглоомуудаар та хүүхдүүдтэй тоглож наадуулаарай. Гэр бүлэрээ ч гэсэн тоглож наадаарай. Тэгээд энэ зүгээр нэг цаг нөхцөг тоглоом биш. Цаана тэр хүүхдүүдийг одоо асар их хөгжүүлэх, оюун санааг бэлэн оюуны нээх ийм олон нууцуд агуулгадж байдгаа гэдгийг олон зууны одоо мэрэгд ерөн санал нэгтэл хэлсэн байдаг л да. Тэгээд хүүхдүүдээрээ Монгол тоглоомоор тоглуулаарай. Монгол хүүхд Монгол тоглоомоор тоглож те одоо тэр аз жаргалтай гэр бүлүүд ч гэсэн сайхан уур амьсгалтай ингээд инээд баясгалтай тийм цагийг л өтүүлэх гэж энэ залуучууд ийм сайхан ажил хийж байгаа. Одоо манай телевиз ч гэсэн их баяртай байна. Тэгээд бүх тоглоомуудыг бас ингэж судлаад гарын авалгуудыг бас бүгдийг ингээд бэлтэж хийсэн байна. Тэгээд одоо болохоор энэ тоглоомуудыг яаж тоглож нааддаг талаараа бас энэ хүмүүстэй ярилцъя гэж бодож байна л да. Монгол тоглоомоор тоглох явцдаа хүүхэд бүр хүмүүжил ёс суртахууны зөв дадал, дэвчээр тоглоомоор зөв тоглолт сурах, хамтарч тоглоод бие биенээ хүндлэх зэрэг олон чадварыг эзэмшдэг үр дүнтэй ажээ. Тоглоомоор дамжуулж хүүхдэд төлөвшүүлэх, хөгжүүлдэг туршлага дэлхийн нийтэд байна.
Тоглоом нь бие бэлдэр хөгжүүлэх, оюун ухаанд хэлэх, сэтгэлийн хат төвчээр суулгах, ёс дүрмд суралцуулах гэд олон талын оч холбогдол агуулж байдаг. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдтэй багаас нь тоглодог тоглоомыг учиртайхан сонгон өгч, тайлбарлан ойлгуулж өгвөл хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй томхон хөрөнгө оруулалт болох билээ. Хэрв хүүхдтэй тоглох тоглоомоо сонгоход нь туслахгүй бол хүүхдтэй нь юу таарснараа тоглож, дурлаж, донтожж болох юм аа. Тухайн үед нь анхаарал халамж тавьж, зөв чиглүүлж, зааж зөвлөөгүй атлаа хизээ хонь буруу тоглоомоор будаад хийсэн хонь халгалж өөрөөсөө биш, өөр хэн нэгнээс буруу хайж бухимдан суух. Хүүхдийн ирээдүйг тоглож нааддаг тоглоомоор нь шинждэг гэдэг.